дүү гэх юм бол би албан ёсоор одоо сайдаас төрийн нэрнээс хүргэсэн. Бид энэ эрчим хүчний сургалтын төвөж явахад дэмжихгүй бол эрх зүйн боломж бүрэн бүрдсэн байгаа. За нийгмийн хамгааллын хамнаас мэржлийн боловсролыг болгох лиценз бүх юм авчихсан байгаа. За одоо яаж дэмжиж гээд байгаа гэхээр та бүхэн мэдчихэж байгаа. Энэ сургалтын төв бүрэн бие даашилах болцоодоо бид боломжийг олгодог. Яагаад болцоод тэгэхээр тэр техник сургууль дээр зөвлөлт мэргэсэн инженерийг авчихад зүгээр дугаа 500 сая орлого орж ирж байгаа. Тэнд их сургуулийн тэмдэгүүд орлого төрж байгаа. Нэг хоёр дахь нь бол энэ эрчим хүчний үйлдвэрлэлүүд дээр yung сургалтын зардал 8-9 тэрбум төгрөг. Тэрнээс нэг 20-30% нь 10% аваад төгрөг сургалтын төв бол бие дагаад бүрээ болцоод. Энэ нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Тэгэхээр би энэ нөхцөл бүрдүүлж өгөөч. Би ихтэй баланс санхүү махууг бүгдийг гаргацсан байна. Алуун таттай болж. Алуун таттай. За бүгд мэдүүлдэг. За тэгэхээр би даалгач юм байна. Тийм, усын өдөр болсон.